Ард түзөө үзүүлж байна. Зохиолч Цэндийн байгалмаа. Сэтгэл сугарсан байж хайрт минь. Цогтой ажилласаа ирэн хоол хийж идэх санаатай махаа гарган гисгэн сууж байтал утсан дугуурлаа. Найз жаргал нь уцстан. Юу хийж байна? Манайд Монголоос 2 хүүхэн ирсэн. Хүрээ тэр хэмээн дуудлаа. Цогтойч маргааш нь амрах байсан тул зүгээр байхаар очиж нутгийн сонин сонсонгоо танилцъя хэмээн гангалж аваад гарлаа. Жагагийн очил түүнээс гадна хамтдаа виз гараад хүрээд ирлээ хэмээн 2 хүүхэн сууж байна. Цогтойч гар байр мэдлээд хоол өрийн сонин дулангаа авчирсан харж ингээс арих ааруулыг таашаан хүртэж тэрүүхэндээ даруухан загнан суун. Түүний нүдэнд тунгалах хэмээх зэгзэргүүхэн тусаад болохгүй байв. Гэвч согтоо яаж өлөхөө мэдэж байгаа болохоор намтайхан игцэн гарган тэгс ингэсхийн харьцаж байлаа. Тэр дөрөв ойр зургийн зүгэл хаман ярьсаар ингээтэл тунгалав. Бид хоёрт ажил хэрэгтэй байна. Тос болооч хэмээн учиртайхан инээмсэглэн гойлаа. Хажуунаас нь түүний найз болормоо. Харин тийм ээ найзаа. Хүний газар удсан та хоёрт шинэко бид хоёрыг зөвлөлөөд өгөх юу байх вэ? Тийм ээ хэмээн хөгжингүй хэлв. Жага жаахан халамцоохон. Цогтоо өгшөн. Чи гэртээ ганцаараа байдгаараа энэ хоёрыг минь хөлгөрөө олсон. Байлгаж ажил төрөл зуучиж тус болж үз. Би ч айлын хажуу өрөөнд өөрөө арайхийн багтан суудаг хүн. Тэгээд ч өөрөө бараг шинээрээ байгаа хэмээн хэлээд мөрийг нь алгадан инээд алдав. Цогтоо татгалзаад байх шаардлага байсангүй тул зөвшөөрөн маргааш нь 2 хүүхнээс олгож аваад гэрлүүгээ явлаа. Хэл сайн мэдэхгүй бол ажил олоход хэцүү. Хар ажил яаж хийж байгаад олон доо хэмээн хэлээд өөрөө ажилд орох гэж байгаа юм шиг хэдэн тийшээ уцсны эцэст арайхийн 10 хоногийн дараа болормоог цэцэрлэгт ажилд оруулахаар боллоо. Цогтонголох 2 болормоогоо хүргэж өгчгөөд буцах замдаа хоолнд орон хідэн лаз шар ариг авлаа. Тэр өөрөө хоёулаа улам илүү дотн танилцав. Тунгалаг өөрөөс нь 4 эгч урд нь хүнтэй сууж байгаад салсан нэг хүүтэйг нь. Тунгалаг бол таасаар урт үстэй, шингэн цагаан царайн дээрээ тэгш цагаан шүдтэй, мах мэран таарсан, нүдэрээ инээсэн, зүүн нүднийхэн доохон талын нулимс тоссон жижиг хэдийч тод хар мингэн зогсон гэдэг янзтай хөөрхөн хөхөн бэлээ. Тэрээр их сэргэлэн байрын бөгөөд ямар ч юмыг дорн хүлээн авч найзаа хэмээн аргыг нь олоод хүний хөдөлгөж чаддаг нэгэн. Цогт анх түүний хасын цагаан царайн дээр тодрон харагдах хар мингэн үстэй нь хослон түүнийг улам чимэж буйг анзаарч үлээ. Харин цогт бол хинч харсан нүд дүрэн сайхан биетэй. Түүний тэгш мөр өргөн цээж өтгөн хөмсгөн дор нугдах хурцнууд нүүрний хэв тэгш дөрвөлжин жижигвтер ирүүн эрэмгийн байдлыг илтгэн. Тэрээр өөртөө их л итгэлтэй өөрийнхөө үнцнийг мэдэрч яддаг нэгэн. Цогт тунгалаг 2 инхүү дотн ярилцсаар унтахаар өөрөөрийн өрөөлөө явлаа. Цогт өрөөндөө ороод нойр нэг л хурж өгсөнгүй. Том цонхоор дуусах сарны гэрэл таас ширтэн хэвдэгтэй. Нөгөө өрөөнд нь өөртөө таалагдж буй эмэгтэй ганцаараа унтаж байгаа гэж бодох тосмол бошуухан яваад очмоор санагдав. Гэвч тэрээр тэгсэнгүй. Яагаад ч юм түүний хүнлэг сэтгэл төрөн халдаж боломгүй мэт санагдана. Нөгөө өрөөнд нь тунгалагч гэсэн чимээг өхөн хөлийн чимээ чагнан амьсгаагаа төгжин хүлээн. Тэрээр хэдий хажууд нь очиод унтах хэмжээний нөрөмгийч арайч тэгж болохгүй баха. Ирэх биш ирэх хүн юм чин тэгж байгаад ороод ирэх биз хэмээн бодсноо өргөжлүүлэн. За хөөрхий гэж ингээд нэг л мэдхэд энэ халсын Америкт ирчгээд ажилгаан огтын танихгүй хүнтэй хамт амьдран түүнийг хүсэмжлэн хэвтэх гэж. Сүүлийн 2 сарын дотор юу болчих вэ? Юм бүхэн хоромхон зуурал болоод өнгөрлөө. Болормоог л гаргах гэж дагаж ирсэн. Өвөр дөрөнд орж ирсэн. Ганц багын минь найз одоо жаргал жарах болсон дөгөө.
өвөр төрөндөө орж ирсэн ганц бага минь найз одоо жарах болсон доо уг нь. Гэхдээ ч одоогоор юу мэдэгдэх вэ? Тэгж байгаад нэг учир начир нь олдох байгаа. За тэр яах вэ? Энэ залуу нэрээ унтчихжээ. Хэмээн элдвийг удсаар байгаад нэг мэдгэд өөрөө ч унтаад өглөө. Цогт өглөө босгот нь сайхан хоол үнэртэж байлаа. Тэрээр усанд орчоод гараад иртэл тунгалаг өглөөний цай бэлдээд ширээ засчихсан байв. Цогтод энэ нэг л сайхан дулаан дотн мэдрэмж төрүүлв. Сайхан амарсан уу? Ойртоо ингэж хүнээр цагаа бэлдүүлээгөө сайхан харагдаж байна шүү. Хэмээн нэмсэглэн хэлээд хоёул хамт сун хооллонгоо цогт амарч байгаа дээрээ жаахан гадуур явж юм үзхүү. Хэмээн хэлэхэд тунгалаг оройлонхон зөвшөөрөөд одоохон бэлдээд өрхий ингээд өрөөр үгүйгүүг нь холгүй явлаа. Тэр хоёр хотын төв орон шинэ ирсэн хүний үзэж болох бүхэл зүйлийг үзэн яг л амрах хосууд шиг хөвгөлтөн явна. Хоёулаа машинаа тавьчаад годамжаар хөндлөнгууд алхан явтал тунгалаг хайлт гიშгэн хөлөө эвгүй даран унах агшинд цогт түүнийг түшин авлаа. Яасан зүгээрөө хөл чинь яаж байна? Явж чадах нь уу? Зүгээрээ баярлаа. Би ч мөн болдог үедээ өсгийд өмсөж гарч ирлээ. Хэмээн ялдамхан инээмсэглэн хэлв. Тэр хоёр зөөжлөн гудамжин дээр нь жаахан амархаар сунгаа мөгөөлдөсөө дисгэж байтал явуулын зураач ирэн. Та хоёр ямар сайхан зогсон хосоод вэ? Зураг зурвал би тал өнөр нь зурж өгье хэмэв цогт. Үгүй баярлаа. Бид хоёр зуруулахгүй. Ингээд л тунгалаг гадарлан. Зуруулах уу гэж байна уу? Тэгэл та. Тэгхүү би амьдралдаа өөрийгөө зурулж үзээгүй. Их сайхан санагдаад байна. Хэмээн эрхлэнгүй хэлв. Намхан модон сандал дээр намтайхан сун нүрнээсээ ож гэрэлтүүлэн нэмсэглэн төвчөртөн аргагүй зуруулан сууж байгаа тунгалгыг цогт хараад л баймар байв. Тэрээр харах зураа өөдөөс нь харан нэмсэглэл бэлгэлээд би юу н ингэж эмэгтэй хүнд анхны харцаар дурлаж байгаагүй дээ. Энэ ихч мэд бүсгүй юу н миний сэтгэлийг ингэлээ татаад байгаа юм бол харах тусмал улам игдүүтэй нэг л хурж алдаж боломгүй санагдаад энэ хэдхэн хоногт би яаж тэглээ хүсэн тэмүүлж байгаа хэрнээ бие барьж чадаад байгаагаа үнэхээр бодоод болохгүй юм. Түүний энэ жижигхэн хар мингэл татаад байна уу? Үнэхээр хайр хүрэм юм аа. Нэг мэдсэн тэрээр тунгалгыг өөрийн мэдэлгүй ширтэн болгошрон зогсож байв. Зураач өвгөн инээмсэглэн гайхалтай сайхан хүүхэн юм аа. Их сайхан буула хэмээн зургийг үзүүлбэл яг адилхан зурсан харагдана. Хоёул талархснаа илэрхийлээд гарын мөнгө нэмж өгөөд явлаа. Тунгалаг байн зураг харан. Энэ ямар гоё юм бэ? Би ийм хөөрхөн гэж юу? Чамд тэгж санагдаж байна уу? Миний дүү. Хэмээн өөрөө яг л жаахан хүүгчиг хөөрн асуу цогт хариудна. Дүүгийн шүү 12 дотор үе байдаг юм за. Ингээд инээснэ их адилхан хөөрхөн зурсан байна. Хэмэв. Нэрээ хөөрхөн байна уу? За тоглосон юм. Дахиж дүүхэхгүй. Ингээд тэгс цагаан шүдэ ил гаран инээснэ. Үлсэж байна. Хоёлоо хоолнд орох уу? Ийм сайхан юм үзүүлж байгаа хүнээ нэг дайлахгүй болохгүй байхаа. Хэмээн хэлв. Өдөржингөө өндөр үсгэд дээр яваад дээрээс нь өдрийн хайлт гişгсэн хөл нь өвдөд ядарсандаа тэрээр машин руу арайхийн явж байв. Цогтоо түүний хазганы явахыг хараад. Яасан зүгээрөө? Машин хүртэл явж чадах нь уу? Ядаж байхад арай л хол паркалчихжээ. Алив би үрээд явъя. Хэмээн хэлээд хариу хүлээлгүй урд нь очин хагас суулаа. Тунгалаг санаан зовон. Үгүй яахан бэ? Би зүгээр хэмээн хичнээн хэлсэн ч нэгэнтэл тэгнэ гэсэн бол тэрүүгээрээ зүтгэдэг цогт үгийн зэрүүгээ түүнийг тэв хийтэл үүрэн алхлаа. Тунгалаг санаан зовсон хэдий ч энэ түүнд маш тааламжтай байлаа. Түүний хөргөн мөрийг тэрэн хөлсөн гарснаас ховцонд нь шингэсэн их хүн жимшиг үнэр төргсөн үнэртэй устай нь холилдон нэг л содон үнэр ханхлуулна. Тунгалаг өөрийн мэдэлгүй шилэн үзэн дээр нь нүрээ хаваашин үнэртэж өрхөв. Цогт гэнэт халуун амьсгал хүзөнд нь хүргээд цож исгэснэ энэмсгэлэн. Яаж байна? Хөлс үнэртэж байна уу? Хэмээн асуувал тунгалаг хазар нь үлээлэг улаас гиснэ. Чиний энэ төргсөн ус их гоё үнэртэй юм аа. Тэгтэлж машины бараа харагдан ядарсан хоёр хүн шууд гэрээ зөвлөн хөдөллөө. Тунгалаг усан төрж байхдаа яагаад ч юм аманда дуу аялмаар болов.
Түүнд дүүрүүлээд алгасан тэр газар нь хэдий богинохон чиглээ сэтгэлийг нь хөндөжээ. Ер нь хүн болсоор хүний нуруунд дээр гарч үзээгүй юм байна шүү. Нэг л сайхан юм гэж. Түүний өргөн цэжийг нь тэрвэрэд сайхан үнэрийг нь үнэртэй адил яваад баймаар. Орд нь кинон дээрээс хараад юун сүртэй ямбтай юм блэ гэж бодож байсан чинь өнөөдөр өөрөө үзээд ирэхээр үнэхээр л нялхамсаад өөр байдаг юм байна. Энэ ирчүүд яхаараа ингэж эрхэлсэн инхрийг энийг ялдам өөрөөс нь хүчин мөхөс хүүхнүүдэд дуртай байдаг байна. Ер нь л хараад байхад тийм шинж ажиглагдаад байх юм. За бид нар ч гэсэн өөртөө итгэлтэй, түшиг болох ус нуруутай, халамжтай харжуулт ихэнх нь дуртай байдаг шиг л байх та. Хэмээн өөрөө өөртөөгөө ярин инээд алдав. Тунгалаг уснаас гарахдаа сайхан цэвэрлээд араас нь цогт орохоор хүлээж байг мэдэж байгаа болохоор энд тэнд нэг ширхэг үсч болов үлдээсэн байхгүй хэмээн Нямбайлан шалгаад гарлаа. Цогтын байны өрөөнөөс хангинтэл дуулж байгаа сонсогдов. Тунгалаг дуулахыг нь сонсоод инээд алдснаа нэмгэн сул даван даашин суглан жаахан хөнгөн идэх юм бэлтгэр галтгооны өрөөнд орлоо. Цогт мөн л тунгалагыг бодсоор их чиндүү байхтай яхад нэг л ихч болох гэсэн хүн. За яг уу цогтой хүн дүү байна уу үгүй юу хараарай. Сайхан төрсөн ихч мэд өсгөө минь хэмээн бодон аманда санааны газраас санагдаад байх юм да. Сайхан Монгол өсгөөд би хайртай хэмээх дууны бадыг өөрөө зөвхөн өргөжлүүлэн дуулав. Тэрээр ачаараар орон гараад иртэл тунгалаг сайхан дуулах юм аа. Усанд орохдоо дандаа дуулдаг. Манай аавч гэсэн байнга л усанд орохдоо дуулдаг юм. Гинэт аав минь санагдаад өөрийн ирэхгүй инээ төрлөө. Цогтойгон инээснэ. Үгүй яах вэ? Ганцаараа хүн чинь ингэж л хаана их юм байна штэ. За найс нь одоохон хэмээн хэлээд өрөөндөө орохдоо хаалга албаар хагас агаад орлоо. Тунгалаг том өрөөний буудан дээр өдрийн хөлн жаахан өвтгөд хөлөө ачин сухта тэр зөөгөө тарвал хагас алдтай хаалганы цаана найс цааш олгох цогт тодхон харагдав. Үнэхээр сайхан тэгш битэй залуу юм аа. Харин нөгөөх нь хэр бол ингэснэ дахиад л өөрийгөө шолон тэсэхгүй инээд алдчихав. Цогт үсээ арга шилэн богино өмөд магтай гарч ирв. Энэ нь зүгээр ч нэг гартаа даралснаа өмсөн хэрэг биш байлаа. За яагаад л инээд алдаад байна да. Бас аав их чинь санагдуулчихсан уу? Хэмээн өөрөө ч гэсэн энийгээ хүүтэн шараарыг залглан сайхан байна шүү. За ядарсан уу? Гайгүй юу? Одоо тэгээд ажилд орчхоор ингээд явах цаг зав багтаа болчихдаг юм. Хүл чинь яаж вэ зүгээр үү? Хэмээн асуув. Тунгалаг гинэтэй айлгуудсан мэд болон жаахан зовс хийснэ. Гайгүй. Жаахан л өвчтэй байна. Хэмээн хэлв. Цогт түнд шараарыг задлан хийж өгөөд алив үзэт хийдэ хэмээн барьж үзснэ. Жаахан хавдар орчихсан байна штэ. Өнөөдөр халуун дээрээ мэдэгдэхгүй байхгүй юу? Маргааш айгүй бол гიშгэж чадахгүй юм болно. Цаа байц эмээсэн ороод ирдэг юм уу? Үгүй яахан би зүгээр харин жаахан хар цагаар шавшдаг юм билүү нэрэ. Цааны ханд байгаа юу? Байхгүй дээ. Лифтэн л байна. Болох болов? Өөдөгөл тэрийг чинь гаднах цаасыг нь авч байгаад тавьчих болох үз. Ингэж хэлээд босох гэдэл цогтоо. Чи өдлөхгүй өвдөж вэ? Би хийгээд ирээ. Ингээд босон явлаа. Тунгалаг баярлаа. Уучлаарай. Ингээд сэрвэлдэв. Зогтод яагаад ч юм түүнд юм хийж өгч байгаа нь их л сайхан санагдаж дор нь ханд уцалган хөргөөд хэлснийхэн дагуу хөлийг нь шавшиж өгөв. Түүний хөл нь бүрч хөөрхөн жижигэн цэвэрхэн хөөрхөн хөл байлаа. Чиний хөл чинь хүртэл хөөрхөн юм аа. Надад ямар ч сайхан хүүхэн байсан хөл нь онцгой бол нэг л сонирн байдаг. Би ч өнөөдөр чам сайн хэрхэлж байна. Тэр хоёр ядарсан байсанд бол хин удаан сухыг хүссэнгүй. Мунтгаар болон цогт ширээн дээргээ хурааж эхлэв. Тунгалаг дүүнийг нүд салгалгүй хөлгөн бүрийг нь ажин суун. За болчихлоо. Унтах уу? Хэмээн цогт түүнийг тэврэн авлаа. Тунгалагч байдлыг ойлгон тэврэхээр тунгахт нь хүзүүгээр нь тэврэн авахад тэр хоёрын нүур бие биеийн өдөөс тулан халуун амьсгал хором энтүүдийг тарилцсан солигдоход хэсэг ингэж ширтэлцэж байснаа цогт үндсэн үсийг нь аргашлуулан зулаа дээр нь нүрээ наан үнэрлэв.
Тунгалагч гэсэн зээжинд нь нүрэнан олон юм ярилгүй зогдод тэрврүүлэн өрөөнд нь орлоо. Цонхоор тусах чийдингийн ёлдгор гэрэл зөвхөн тэр хоёрын хайрын түүхийг бичгээр яаран би дуран аваа шиг гэрэлтэн. Цогт тунгалыг өргөн орон дээр зөөлөн хэвдүүлэн бүүтгэр тусах гэрэл тодрон бий түүний үзэгсэн цагаан царайг удаанаар ширтлээ. Дөрвөн хоснууд юу ч хэлэлгүйгээр хоёр биендээ шунан дурлаж уусан шингэсээр. Цогт сул азгарах гил гар авсыг нь илбэнгээ түүнийхэн хацрыг гарынхан араар зөөлөн эллээ. Энэ сацуу тунгалын хамаг биеийн нялхамсан гүйдэлгүйх мэт болж өглөө. Цогт яралгүй бүхэл эдисийг нь хүрэн алдан тэмцэж байна. Тунгал анхлуудаа хүнтэй өртөж баймэд бүхэл үйлдэлд нь сэрлэн хөдлөн хүрсэн газар бүртэн цочин тавгын. Энхүү тэр хоёр ааж маажмаар бидэ тэмүүлсээр нэг л мэтгэд хүслийн жолоон хэдийн алдварч орчлонгоос тасарлаа. Хоёул нэвтгүүлрэн хин хин салж төвдөлгүй удаан хэвтлээ. Тунгалаг инэмсэглэн. Чи намайг дарж аллаа штэ. Ингээд зогт жижирсэн би арай хэмбэрэн. Чимэн гайхалтай. Химэн гэлээд нүдэн дээр нь үнсээд хажууд нь зэрэгцэн хэвтэв. Ямар сайхан байна. Чамд баярлалаа зогтоо. Тунгалаг зогтоогийн гарыг дэрлэн цээжэрэн тэрэн хэвдэгтээ инхүү хэллээ. Би чамаас нэг юм асууж болох уу? Чимэн өөрөө гайхалтай аудистэй хөөх юм аа. Тэгээ асуул та. Химэн хэлээд дахиад л нүдэн дээр нь үнсэв. Тунгалаг тааламжтайя инэмсгэлснэ. Чи яагаад дандаа нүдэн дээр үнсдэг юм бэ? Хайртай хүнийхэл нүдэн дээр үнсдэг үсттэй. Би чамд хайртай болчихвол яах вэ? Юу гэж тий? Би чинь чамаас дөрөв өгч шүү дээ. Дурлалд нас ямар хамаатай юм бэ? Тэгтэл би чамайг хайрлаж чадахгүй бол яана? Үндэ эмэгтэй хүний сэтгэл хидэрхий их гомдолт ихэр буцаж эдгэртлээ их л удаан юм шиг байна. Чимэн тэгтлээ их зовсон гэж юу? Хүний амьдрал жаргал зовлон ээлжиж байдаг гэсэн биз дээ. Тэгвэл одоо жаргал нь ирж байгаа юм билүү? Чи нэрээ надад дурлжчихсан юм уу? Худлаад орлно гэж яадаг юм? Би анх чамайг жагаагийн тараад л анхны харцаар дурлсан. Урд нь би хийзээ хийж ингэж үзээгүй болохоор чамд дэндүү татагдаад байх шиг байна. Би чамд юу ч амлаж чадахгүй. Үнэхэр сэтгэлийг минь хөндөж чадвал би юундаа дургуцах вэ? Чи ийм сайхан залуу нэг л өдөр сонирхол чинь буруу яана. Хит их шунан дурлаж тэмүүлсэн хар бөхөختөө хурданч байж магадгүй шүү дээ. Чи минь яасан ч хөөрхөн юмтэй. Чи надад ерөөсөө их санагддгүй. Бас харагддаггүй. Өчигдөр би чам руугаа очих ямар их хүсч байваа. Даанч чамаага үргээчихвээ. Миний талаар буруу ойлголт авчихвээ гэж бодоод хүчээр бие барьсан. Энэхүү тэр хоёр сэтгэлийнхэн үгийг ярилцсан хэвтэн цогтод юм бүхэн сайхан байлаа. Тэрээр ангуудаагаа ажлаа хурдан дуусгахыг хүлээн байн цагаа харна. Уцаарч болов ярьчихгүй гэснэ. Нэрээ би ямар тэнийг юм бэ? Яаж ярина гэв. Түүнд тунгалагаас өөр бодогдох зүйл байсангүй. Ингэж юунэт хүчтэй дурлан гэж байдгаа. Тэр эргэнэт нэгийг сэтэн ужиртайхан инээлээ. Тунгалаг жихнийхэн бөглөөг онгоолоход хэрэгтэй хэмээн кино үзэж өнжөв. Угэнч унган орос хэлтэй бас ч гэж англи хэлээр ч гэсэн гайгүй. Өөрөө л ажилд орё хэмээн нэг их хүчлэхгүй байгаа болохоос биш. Болдогсон бол болроотойгоо нэг дор ажиллах юмсан. Уг нь эргээд мэдэгдэнэ гэд утасны дугаар аваад үлдсэн дээ. Нэрээ цогтойг ирэхээр гарч нэг удас авъя. Тэгэхгүй бол ажилдаа үдэн залгаад цогтоо уцаа сонсохгүй бол баларх нь байна. Цогтоо гэснээс би юу л хийж байна да. Энэ хүн надад үнэхэрийн дурлсан юм болов? Эсвэл ганцаараа байгаа эрэгтэй хүн нэг хүүхэн гараад ирэхээр шохоргож байна уу? Манай дүүтэй чацав гэж бодохоор нэг л санав. Тэгсэн хэрнээ тавьж байгаа анхаарал халамж, мэдрэмж нь бол ямар ч хүнийг татахаар байдаг. Би өөрөө л мэдэж явахгүй бол хүний хүүхдийн сэтгэлээр тоглоод өөртөө ч дахин нэг нэрмэс нэмэх вэ дээ. Айда энэ хүний сэтгэлгээ ч юм даанч жолоогүй идтэй хэмээн санаа алдав. Тэрээр цагаа хайртал оройн хоолны цаг аль хэдийн болсон байв. Хоолоо их санаатай ямар хоол хийхээ шийдэж ядан бэлдэж байтал цогтоо төлхүрцээр ороод ирлээ. Тэрээр шууд хурж ирэн тэрч авч юмсаад.
Өнөөдөр цаг ямар удаан өнгөрөв? Миний хараа уйдаагүй биз дээ. Хөл нь яаж байна? Би бүр зөндөө саналаа. Чи намайг сонсноо? Ингээд энэснэ. За хол оргичгоо хойлоо гадагшаагаарай. Хурдан уцлаарай. Хэмээн яаруулав. Тунгалаг учрыг үйл болгон пүүз Женсен өмд өглөн цагаан майкн дээр задгаан ангиртээ бэлтгэлийн цамц өмсөд үсээ ардаа шун явахад бэлэн болон гарч ирлээ. Цогт түүнийг өргөн эргүүлснэ. Жимэн бүр жаахан охин шиг болчихжээ. Алив хэмээн эрхлүүлэн дуугарлаа. Тэр хоёр инээлдэн шуугацсаар гэрээс хөдлөлдсөн гараад машин цуусан хойноол хаачих гэж байгааг нь сая асуув. Цогтоо инээснэ. Очоод хараарай. Цаг нь амжих нь харин хэмээн хэлээд хотын төв рүү яаран давхлаа. Тэднийг ч нэг их хол биш дол дор хоол хүрээд ирэв. Цогт тунгалыг хөдлөн гүүхээрээ явангаа өнөөдөр хоёлоо татанагтнаа. Тунгалаг бүрч их гайхлаа. Тэр хоёр явсаар нуурын ирэг дээрх том цагаан усан гоцон дээр хурж ирэв. Цогтой ашгүй амжилаа хэмээн тасалбараа аваад хоёул дотогш орлоо. Тэнд тэр хоёроос гадна зуулчид голдуу нэлийн хүмүүс байгаа харагдана. Хоёулаа хамгийн урд нь очин зогсоод сая нэг амсгаа даран инээлдцгэн. За, эхлэх үү хэмээн хошигнов. Тунгалаг. Ямар сайхан юм бэ? Би урд нь хизээч ингэж усан гоцон цууж үзээгүй. Баярлаа хэмээн хүүхэжийг хөөрн цогтойгоо үнслээ. Тунгалаг цогтойгийн урдан зогсон арагшаа гэдгийн хүзүүгээр нь хоёр гараа орон. Цогтой араас нь төврөн мөрөн дээр нь толгоогоо тавин хоёул зүсэгдэн ярагдах их усыг ширтэн хацраа нийлүүлэн явна. Аль аль нь дэндүү жаргалтай харагдана. Тунгалаг эхлээд дотор нь жаахан эвгүй байснаа дороо дасаад ирэв. Тойрогч дуусч хоёул хөдлөлдсөн онгоцноос болоо. Тунгалаг үнэхээр баялсан хэлт. Цогтойч гэсэн түүнийгээ баярлан инээж бүг хараад сэтгэл нь нэн хангалуун байлаа. Тунгалаг ийш тийшээ харан юм ярьсаар цогтойг хариу өгөхгүй болохоор нь гайхан артал хажууд нь байсангүй. За тогломоор байна уу? Ингээд гэнэт иргэн хартал ард нь ч байсангүй. Тэрээр жаахан гайхсан нүдэ бэлчэн ойр орчмоо харлаа. Бас л байдгүй. Гадаа аль хэдийн бүрэнхий болсон тул тэрээр гайхан надад юм хэлснийг нь энэ чимээнд би сонсоог юм байх та. Хэдийдээ алга болчихдаг байна. Сонирхгүй шүү. Эндээ хүлээж вэ гэснийг нь би мэдэхгүй ангааж юм үзэж байж сонсоогүй юм болов. Гэтэл халаасанд нь нэг юм жижиг шиг боллоо. Гайхан юу блэ? Ингээд гараа оруултал цоошин цагаан өнгийн гар утас байв. Яадаг вэ эн чинь? Яагараа миний халаасанд утас байж байдаг үлээ? Хэмээн сандран дэлгэцгийн сөгдөл цогтойгийн дугаар гараад ирэв. Байна уу? Чи хаана байна? Яагаад байгаа юм бэ? Ингээтэл би чамд хайртай хэмээсээр цогт хажуугийн бутны араас гараад ирхэн тэр. Тунгалаг юу ч хэлэлгүй ойлцгоо. Цогтөд сандран. Яасан бэ? Уучлаарай би чамайг гинэт баярлуулах гэдэл зөндөө залгасан чи сонсохгүй байсан. Айлгachсан уу? Уучлаарай миний хараа. Чи би амьдралдаа хайртай гэдэг үгийг ингэж хүлээж авч байсангүй. Хэмээн доглон нулимстай нүдээр инээмсэглэн өдөөсөн ширтэн хэлээд цогтойгийнхон хоёр хазрыг жижигхэн гараараа барин үнсэж гарлаа. Цогт тунгалаг хоёртой цаг хугацаа харавсан юм шиг өнгөрсөөр. Тунгалагч ажил хайсан хэвээрэл. Гэтэл 3-7 хоногийн дараа Балармагийн ажилд орсон газраас уцстан ирж шалгуул хэмэв. Тунгалаг бөөн баяр болон цогтод уцстан хэлэхэд цогт дурамчхан уцаа тавилаа. Маргааш нь өглөө эрт хоёул гэрээс гарan ажлынхан зүг явж байхдаа цогт нэг л дуу муутай байв. Би хамт орж ирж өгье. Болж өгвөл 7 хоногт 2 өдөр амарх ажил байвал зөвгөр байна. Би чамайг ирж аваад хүргэж өгöd байх юм чинь. Хүний газар ажил хийхгүй болохгүй штэ хараа. Чи минь арай надтай итгэхгүй байгаа юм биш үсттэй. Би чинь бас хүүхдтэй хүн боломж гарвал муу хүүгээ наашаа авчрах санаатай байгааг чи минь мэдэж байгаа үсттэй. Хэмээн нөгөө л хөөрхөн нүдэрээ өдөөс нь харан инээмсэглээд сул гарыг нь тас хатган мөрийг нь дэрлэн яв. Балармаа тэр хоёрыг харан бөөн баяр болон хөтлөө. Тунгалаг яагаад ч юм тайван байв. Тэрээр орс хэлтэй байсан их хэрэг болов. Учир нь ажил олгодог газар нь орс эзэнтэй. Ярилцлагад нэг халдсан толгойтой 40 гаруй насны гүзээгээ өмжүүлсэн эрэгтэй. Мөн хамаг байдгаараа бодон нүүр нь хаана байгаа нь мэдэгдэхэ байсан шавар баримл шиг нэг орс авгаа хоёр байлаа. Тунгалагаас ойр зургийн ийм асуун хоорондоо яриад оффистаа ажиллуулахар болов. Энэ нь том боломжийн ажил.
Ирж байгаа хүмүүсийг бүртгэн авч хуваарлан мөн зар сайн дарааж захиалагчдыг өөртөө татан хамруулах гээд ер нь дажгүй зэвэрхэн ажил байв. Ажлах өдрийг нь асуувал 7 хоногийн 5 өдөр өглөө 8 цагаас оройн 22 цаг хүртэл ажиллана. Ингээд бүгд тохиролцсон гарын үсгээ зуралцаад шууд маргаашнаас эхэлж ажиллахаар болов. Эднийг хүүхдийн цэцэрлэгт асрагч, гэрийн үйлчлэгч, настай хүнийг азрах зэрэг ажилд хүмүүсийг зуучлан ажилуулдаг агентлаг. Ажилд орж байгаа болон ажил захиалж байгаа хоёр тал хоёулаа мөнгө төлдөг болохоор орлогоч боломжийн байдаг байлаа. Тунгалгийн өмнө нэг боош хүүхэн байж байгаад хүнтэйг ирлэхэр болоод инхүү ажлаасаа гарсан аж. Тэр үед нь тунгалаг болормоо хоёр ажил хаан хожид тараад болормоог нь цэцэрлэгт хүүхдийн асрагчаар авсан байна. Горгон хэмэх ерөнхий захирал нь ирээгүй байсан болохоор тухайн үедээ тунгалагийг шийдэж чадалгүй бүртгэн авч хоцоржээ. Горгонд тунгалагийн бие авч яваа байдал нь таалагдаж олзуурхоштой байлаа. Цогт тунгалаг тандан боломжтой олдвол ярьж байгаарай. Бас янз бүрийн юм болбол хэдэн ч цагт байсан хамаагүй залхан шүү. Хэмээн салж ятан зогсно. Болормоо тэр хоёрыг гайхан харж байснаа. Та хоёр чинь хизээ тийм сүрхий болоод амжуулчих ба. Намаага хөдөөцөлж ажихад араар амжуулчихсан байх шивдэ. Хэмээн тоглоом болгон хэлв. Болормоо ч гэсэн тийм ч муухай хүүхэн биш. Магшуулн таарсан, энгийн байгаагаараа сайхан, нүдэн дулаахан шардуу хүүхэн. Тунгалаг инээмсэглэн. Харин нэг л мэдсэн ийм болчихлоо. Ингээд түүндээ шигдэн зогсов. Тунгалаг болормоо хоёр цэцэрлэгт байрлах ажилчдын нэг өрөөнд хамтдаа амьдрах болов. Уулзааг уудсан хоёр найз шүнжэнгөө буу халлаа. Мэдээж ярианы 90% нь цогт байв. Болормоо тийм үү, сайхан юм аа. Ямар хатаархмаар юм хэмээн уулга алдгаас үл хэдэрнэ. Хоёулаа дундаа нэг шил вино тавин хоёр биеийнхээ амжилтын төлөө хундаг толгоцгаав. Тунгалагийн утсанд зогсоо зайгүй мессеж ирсээр ингэж ирэх тоолн тунгалаг баяртай наргагүй нүрэндээ Мишель тодруулан уучлаарай найз одоохон энэ нэрээ ингэж байна хэмээн цогтоогийн дурлалын үгтэй мессежүүдийг түүнд уншуулан өөрөө ч гэсэн инээд алтан сон. Энэ бүхэнд болормоо яагаад ч юм цагаанхнаар атгархах сэтгэл төрж цогтооч сайхан залуу да чи нэрээ азтай юм а хэмээн дүнээрцэн нүдээр тунгалагийг харж хэлв. Тунгалагт түүнийг анзаарах зөвгөө байсангүй. Харин тийм ээ. Найз нь эр хүний хайр халамжийг одоо л мэдэрч эхэлж байна. Намайг түнлэн хамаг сэтгэл зүрх цаг заваа зарцуулж анхаарлаа хандуулаад байгаа нь үнэхээр уярахгүй байхын аргагүй юм аа. Ийхүү тунгалаг зовтоогийн тухай бүр орон жилийнхэн тухай хүртэл яриа дэлгэн сон. Болормоо тэгэндээ сонирн байсан. Энэ яриа сүлдээ утгагүй мэт санагдан дотор нь хэрв би байсан бол хэмээн бодогдоод хэцүү байсан бол хоёлаа унтита хэмээн хэлээд ороо заслаа. Маргаашнаас нь эхлээд тус тусын ажилдаа шогссоор өдөр хоногч дороо өнгөрсөөр. Тунгалаг орой орж ирэхдээ л уцаар яжчихсан байна. Эсвэл гар нүрээ угааваа үгүй юу удсан жижигрэн баясгалангийн санах тусам эгшиглэн. Тэр хоёрт дугдайхан яриад суух цагч ховор гардаг болов. Болормоо гэнэт ихээр ганцаардаж байгаагаа мэдэрлээ. Хин нэгнийг чимээг өвхөн өгүүлээ эзэж байх шиг эсвэл өөрийнх нь байх ёстой байсан хүн нэгэнт хүнийх болчихсон болохоор чимээг өвхөн хадгалж явсан зүрхэн зүгээр хадгах шиг. Болормоо үдийг болтол хүнтэй суугаагүй бөгөөд анх цогтойг хараад л бас тэр хүндээ мэгдэн сандарчээ. Тэрээр тунгалаг цогт хоёрыг арайч ийм боллоо дотносон гэж үнэндээ зүйдэлсэн ч вэ. Яхав залуу улс боломж гарвал наануу цаануу болох л биз хэмээн бодож өнгөрөөдөг байв. Гэтэл одоо найзынхаа хамнаас байнга түүний тухай сонсч цогтойгийн найзсан тавих анхаарал халамжид одоо харахгүй байж чадсангүй. Дими бачурын суугаас үл хэтрэн. Цогт намайг нэг удаа ч гэсэн боддог болов хэмээн нууцхан бодож элдвэр зөвнөн мөрөөддөг байсан бүхэн зөвхөн өөрт нь л үлдэх нууц болон хадгалагдаж байгаад маш ихээр шаналдаг байв. Тэглээгээд яахад нэгэнт байдал юм болчихсон байхад хөрхий гэж энэ амьдрал гэж яагаар ийм хүсгэд хясдаг байна хэмээн бодон хэвдэж байснаа босон жавхлангийн амьдрал хэмээх дууг тавин буцаад орондоо орон нүдэн хэвдлээ. Маргааш нь 5 дахь өдөр болж цаг тунгалгийг авахар ирэв. Болормоо хичнээн хамт явъя гэж ятгаад дэлсэнгүй. Үнэн дээр болормоо гадагшаа гармаар байвч тэр хоёртой хамт байх ямар ч хүсэлгүй байсан тул шалтгаалan эндээ үлдлээ.
Иймэрхүү янзтай цогт тунгалгийг 5 дахь өдөр болгон авч бүтэц сайнд хүргэж өгсөөр заримдаа ажилтай үтэн тунгалаг метрогоор дамжин өөрөө явчихдаг болов. Тэр хоёр бие биеийн үгээрээ байж чадахгүй мэт их л янаг дотн байдаг байв. Тэр нэг өдөр цогт хүлээж байтал тунгалаг ирдэг цагаас нэлээд орой ирэв. Цогт удацвал хэд доод олсны дараагаар арай ихэн утсан аван очиж байна. Юм сүртэй юм бэ? Хэмээн жаахан уцаарлангуй аястай хэлгээд цогтойгийн сэтгэл жаахан хар боосноо тэгсгээд гайгүй боллоо. Тунгалаг орж ирчгээд яагаад ч юм анх удаага жаахан тар дурхин нэг л эв зүгөө олохгүй байв. Дэрээр байн уцан дууран ярих тоолонд нөгөө өрөөнд орон ярина. Цогт энэ удаа түүнийг сайтар ажиллаа. Ер нь сүүлийн үед нэг л хүндий болоод байгааг нэхэн санав. Цогтоо өөрөө л хайрт мэн гээд гүгээд байгаагаас биш тунгалгийн харьцаа өөрч болсон юм шиг үгүй ч юм шиг. Би хэтэрхий хардваад байгаа юм болов. Ямар ч боломж байхгүй л баймаар юм. Хэмээн бодон суудал тунгалаг инээмсэглэн нөгөө өрөөнөөс гарч ирснэ. Ирэх муур шиг энгэртэн наасан. Найз нь усанд орчоод гараад ирээ. Хэмээн хэлээд хамар дээр нь үнсээд дуу аялан угаалгын өрөөнд орлоо. Цогтоо урд нь хизээж ингэж байгаагүй ч яагаад ч юм утсыг шалгаж үзмээр санагдан. Ус дугрангууд гүйж очих утсыг нь аван хадгалсан болон залгасан дугаар ирсэн мэс зэргийг нь яаран үзэж байхдаа зүрх нь хүчтэй зохилж байгааг мэдрэв. Тэнд ноцтой ам юу ч байсангүй. Харин хэмээн өөрийнх нь дугаар тэгээд Болромагийн бас ажлын газрынхан дугаар Монгол дахь хэрийнхэн дугаар гэсэн хэдхэн дугаар байсанд тайвшран өөрийгөө шоосноо санаа намарсан байртай буцаан тавин бодон дээрээ ирэн хайртайгаа хүлээн дугаллаа. Маргааш нь цогт тунгалагийг кино үзэхүү хэмээтэл тунгалаг эртхэн харж амармаар байна. Гэхдээ цогт уурлан чи ер нь сүүлийн үед яагаад байгаа юм бэ? Үннийг хэл хэмээн асуув. Би яасан юм бэ? Байдгаар л байна дээ. Чи харин өөрөө яагаад байгаа юм? Тэгээд ч чамд намайг ингэж хардаж цагдах ирэх одоохондоо байхгүй шүү. Би ямар чиний аваад суучихсан эхнэр чинь биш. Сүүлийн үед юм л бол уурлаад байдаг болж гин. Би хинтэйгээ уулзаж уцаар яхаа чамаар заалахгүй за. Цогтоо юу ч хэлэлгүй гараад явчихв. Гараад эцэг явж байгаа дэлгүүр орж уух дортой виног нь аван эвлэрхээр гэртээ орвол тунгалаг нөгөө өрөөнд хэн нэгэнтэй ярьж байгаа бололтой сайн биш ч гэлээ англи хэлээр ярилцаж байгаа нь дуалтав. Цогт энэ удаад тоохгүй зариалан албаар ирснээ мэдэгдэх гэж чанга дуутай хаалга халаа. Тэр сацуу тунгалаг нөгөө өрөөнөөс гарч ирээд хараа би офис руу яриад чөлөө авчихлаа. Маргааш амарна. Хойлоо жаахан гадуур явах уу? Чи ядрахгүй гэвэл намайг шөндөө хүргээд өгчих. Хэмээн хэлв. Цогт баярлан авчирсан виногоо өгөөд миний хараа намайг уучлаарай. Би нэрэл арай хэтрүүлсэн юм шиг байна. Энэ зүрх сэтгэл чинь заримдаа тархин цаграгдхаа байж байгаа юм байна. Дахиж ингэхгүй. Хэмээн хэлээд халуунаар төврөн хүнслээ. Тунгалагч нэмсэглэн намайг ч гэсэн уучлаарай. Ийхүү тэр хоёр ужраа ололцсон хайрын баланда умбон шумлаа. Горгон тунгалагийг харсан өдрөөс л түүний хүсэл бадраад ирэв. Цүүхэн гэхэд их сайхан хүүхэн юм гэж. Би урд нь солонгос хүүхэнтэй явдаг байхад тэр ийм байгаагүй дээ. Чамайг би эр хүн л юм бол яаж иж байгаад заавал нэг үзэндээ хэмээн өөртөөгөө ярин өлдөө. Тунгалагийн ажилд орох саналыг тэр олон үггүй шууд зөвшөрлөө. Өөрийн хажууд байнга байлгаж байвал нэг учир нь гарч ирж л таарна. Угаасаа нэг асуудал байж л таараа. Тэрийг нь олж хөндөж чадвал бас ч гэж өдний наслахтаа овоо юм үдсэн толгой юмсан уг нь. Даанч сайхан амтан шүү. Хэмээн бодно. Тэрээр шилэн хоргоныхаа цаанаас тунгалагийг ирээд зэргүй ширтэн суудаг байлаа. Ажилд ороод нэг их удаагүй байхад түүнийг өдрийн хоолнд уртал тунгалаг татгалцсан харин өглөө. Дараагийн удаад дахин орвол энэ удаа зөвшөөрөв. Тока, чи намайг дарга гэж ёсорхоод яах вэ? Хоёулаа ажлын бус цагаар сайхан найз нөхөд шиг байж болно үсттэй. Би чамд чатлахын хэрээр тусалж чадна. Чиний бүртгэлийг уншиж байхад хүүтэй гэж байсан. Хэрвээ чи зөвшөөрвөл би чамд бичиг баримтын талаар тусалж хүүх чинь энд авчрах тал дээрч анхаарч үзэж болох юм. Тийм үү? Үнэн гэж юу? Танд маш их баярлалаа. Хүүгээ авчрахыг мэдээж хүсэлгүй яах вэ? Тэгвэл та хүн бүхэнд ингэж найрсаг ханддаг уу? Үгүй дээ. Чи бол сайн ажиллаж байна.
Хойштойч энэ чигээрээ байна гэдэгт би итгэж байгаа тул нэг сайн ажилтнаа алдахгүй гэсэндээ л ингэж байна. Үгүй яахав чи өөрөө хүсэхгүй бол би албадахгүй. Горгон тунгалаг хоёрын харьцаа ийхүү эхэлжээ. Тэр өдрөөс хойш Горгон байнга тунгалагт анхаарал тавин бүр цалингийн хүртэл нэмж өглөө. Тунгалагын далбаан дор болормоо аач гэсэн цалингаа нэмүүлв. Горгон тэр хоёр тусад нь байр хүртэл авч өглөө. Болормоо нэг өдөр тунгалагт "Энэ Горгон юу л санаж чамд ингэж тусалж гүгээд байгаа юм бол да. Цогтоо мэдүүлж." "Миний найз цогтоод юу ч мэдэгдэж болохгүй шүү. Цаадах чинь ойртоо их хартай болоод байгаа. Тэгээд ч хүн намайг сайн ажиллаж байна гэд зүгээр тусалж байхад босс нэг ч удаа намайг оролдоогүй, бүр гараас минь хүртэл бариагүй. Би ч гэсэн анхандаа жаахан буруу ойлгож байлаа. Гэхдээ эн чинь одоо нөхцөл юм байна. Горгон бид хоёрт сайн байна гэдэг чинь тэр хэрээрээ хоёлоо удаан ажиллана гэсэн үг үстэй. Би угаасаа цогтойтой суух талаар бодолгүй байгаа. Тэр хүнийг сайн таньсны дараа бол бодож олно. Эхний ээлжин жаахан хөл дээрээ босоод хүүгээ аваад ирэх хэрэгтэй байна. Тэгтээ цогтой чамд үнэхээр хайртай штэ. Тийм л дээ. Би ч гэсэн цогтойтой хайртай. Гэхдээ би хүүхэдтэй тэрнийхэн төлөө л гэж энэ хол харийн нутагт хүн царайчилж явна. Миний найз ойлгож байгаа биз дээ. Манай мангар хар ямар хартай, яаж намайг зовоодаг байсныг чи мэдэн дээ. Үнэн дээр би хартай хүнээс маш их айдаг болсон. Цогтойч гэсэн тийм гих газаргүй. Гэхдээ мэдэхгүй юм да. Энэ амьдрал гэж юмыг ойлгохгүй юм. Заримдаа. Би чамайг ерөөсөө ойлгохоо байлаа. За, өөрийн бодол өөртөө зөв. Өөрийгөө мэдэж байвал найз нь юу хэлэх вэ? Нэрэл цогтойг чи бид хоёр хэдийхэн мэдэх үлээ, тэ? Болормоо тунгалаг хоёр инхүү ойлголцсон энэ бүхнийг цогтойгоос нугаар болж шинэ орцсон байраа өөрсдийн мөнгөөр төрөлсөж байгаа хэмээн хэлгээр тохиролцсон ам нийлжээ. Цогтой тунгалагаас салж ядан түүнийгээ хүргэж өгөхөөр явна. Зам зөөр тунгалагын удас хэдэд дуурсан боловч тэрээр дугаарыг нь харж гад авсангүй. Хин яриад байгаа юм бэ? Байрны эзэн авгаал байна. Түрээсийн мөнгө гэж байгаа биз? Та хоёрын шинэ байр их тоглог юм блэ? Бас үнэтэй ч байх. Харин тэгж байгаад нэг сарынхан ч болов төлрийг хийж өгнө. Үгүй яах юм бэ? Чи өөртөө тэргүй их зардалтай амьдарч байж бид хоёр одоохондоо болж л байна. За болж байвал яах вэ? Хэмээн цогтоо хөгжирхэнгүй хэлээд дуугүй боллоо. Түүний дотор юу ч юм боцлон. Тэр хоёр явсаар гэрт нэрэхэд бараг үүр цайжуулаа. Тунгалаг цогтойг хоноод явахгүй юм уу? Ингээдэл. Үгүй одоо шууд ажилдаа явлаа. Ингээд цай угаад гарав. Цогтой гараад гэрлүүгээ явж яснаа бараг замын дундаас өнгөрсөн хон тунгалагыг залахгүй болохоор нь яасан юм бол гээд утсаа үзтэл байдгүй. Замын хажуу руу гарч зогсоод зөндөө хайсан ч олсонгүй. Тэрээр гинэт ярьж байгаад буудан дээр нь тавьснаас санан жолоогоо эргүүлэн тэднийг рүү буцлаа. Тунгалаг усанд орчход гараад иртэл утсан дуурав. Байна уу? Уучлаарай. Харин усанд орж байгаад сонсонгүй. Юу? Одоо юу? Би өгн өнөөдөр чөлөө авсан да. За би өөрөө яваад очие. Тунгалагыг яарсаар иртэл Горгон ажил дээрээ өрөөндөө сууж байлаа. Тунгалаг мэдлэн. За аль бичиг баримтыг зэслэх вэ? Хэмээн шууд асуулаа. Горгон инээмсэглэн хажууд нь дөгөж ирээд "Үүнийг унш та" хэмээн хэдэн баримт сарвав. Тунгалаг гүйлгэн хараад олигтой ойлгосонгүй. Уучлаарай босс, би сайн ойлгохгүй байна. Ямар утгатай юм бол? Би чамд амлаж байсан да. Энэ чиний ногоон картны талаарх материал байгаа. Одоо жаахан л юм үлдсэн. Тэр бүрдчихвэл бараг боллоо. Тийм үү? Ямар сайхан мэдээ. Би танд үнэндээ яаж талархаа мэдэхгүй байна. Горгон түүний хажуу дээрэн араас нь тэрэн. Ердөө амархан чи өөрийгөө ямар үзэгсэлэнтэй хөөгн гэдгээ мэдэх үү? Чамайг харсан ямар ч эр хүн хөсөмжлөхгүй байхын аргагүй. Би чамд аль хэдийн сэтгэл татагдсан. Тэрээр найланхаатан олон үг ярин тунгалагын гарыг үнслээ. Тунгалаг гараа үз татан авбал. Чи дургүй байна уу? Тэгвэл надад жийсэн заавал хүний төлөө явах хүсэл алга. Хэмээн ширэн дээрээс хаач аван түүний бичиг баримтыг устгахаар завдав. Тунгалаг дэрхэн мөчөд. Түр хүлээлтээ. Хэмээн хамаг байдгаараа сандран хашгирав.
Горгон инээмсэглээд үннийг хэлэхэд надад ч ийсэн харамсалтай байна. Би яагаад заавал өнөөдөр гисэн гэвэл бүх юм чинь бүрдчихвэл чи намайг ойртуулахгүй гэдгийг мэдсэн юм. За тэгээд тийм үү үгүй юу? Тунгалаг атсан шалаанд орлоо. Тэгснэ бяцхан зал хэрэглэхээр шийдэж хоёлаа дараа болбол яасан юм бэ? Энд одоо хүн ороод ирвэл Тука минь дээ хинч ирэхгүй. Цаг нь болоогүй гэдгийг чи бид хоёрын хэн мэдэж байгаа. Хэмээснэ. Өөрөө шийдтээ. Хэмээн сандал дээр хөлөөж инсуулаа. Тунгалаг ширээн дээрх алдан бичиг Горгон хоёрыг ээжлэн харснаа санаа алдан баслаа. Цогтой буцаж давсаар тунгалагийн дэрвэл болормоо ганцаараа байлаа. Тэрээр ороод уцаа амгаа. Тунгалаг хаана байна гэж байна шүү. Хэмээн хамаг байдгаараа орлон асуув. Болормоо хинэггүй царайлан чи юунда над руу хашгичаад байгаа юм бэ? Ажилтай л байгаа байл үү дээ. Өнөөдөр амран гэсэн биз дээ. Чи мэдэж байгаа. Хаана байгааг нь хэлээд өх. Чи одоо яагаад орлоод байх юм бэ? Өглөө ажил дээрээс нь дуудаад л явсан. Байдлаа хүнийг ажил хийхээ болиулах нь. Цогтой алитийн гараад явсан байлаа. Тэрээр ухаан жалаагүй давсаар тунгалагийн ажил дээр нь очлоо. Олон түрээслэгч нар байдаг 3 давхар хуучны саарл байшингийн шатаар хар урдаараа гүйсээр 3 давхарт гарan заалаар хаан яв. Ингээд л эмэгтэй хүнийг ин шигнэх эрэгтэй хүний амьсгаадах дуутай хослон дуулахад тэрээр зэсэн хөөрөн хаалгыг хэм хөшгөлөн онгоолгов. Тунгалаг Горгон зөвшөөрөхөөс өөр аргагүйгээ ойлгон санаа алдснаа түүний өмнө очин зогслоо. Горгон инээмсэглэн ухаантай охин ингээд түүний гараас татан өөр дээрээс олглоо. Гэнэт тар найр хийх чимээ гарan хаалга хүчтэй онгоо хоёул цачин эргэн хардал цогт зогсож байх нь тэр тунгалаг байдгаараа айн чичирсэнтэй хоолойн бүглэрчиг шиг болов. Цогт өдөөс нь тийм гихэн аргагүй хилэнт нүдээр хяламхийн хараад чи арайч тийм үү ванзал юм. Хэмээн гэлтэл Горгон өдөөс нь ийм л байна да залуу минь гэх шиг доогт нь аргагүй юмлслаа. Цогт үсэрч өчн Горгоны толгоноос хоёр гараараа өсдөж байгаад өвдгөлтөл түүний хамран жигэгдсэн бололтой цус олгоодод ирэв. Тэрээр тэр жигтэй эргэж шаарлгүй хөлтөө тааралсныг хөшгчэн хараал орсгосаар өрөөнөөс гүйсээр гарлаа. Цогт тэндээсээ гараад ухаан жалаагүй машин ажиулалан явна. Бодгоос дурган хурж үзэн ядаж эхлэв. Тэрээр хурдны замаар наас цааш сүлжин тохино. Нүдэнд нь тунгалгийн саяны байсан дүр харагдаад арайчтэй яагаад юм гэж би сая яах гэж буцаж очив. Мэдхгүй чигээрээ байсан бол дээрч байсан юм билүү. Даанч сүүлийн үед их хачин байсан юм. Бүр эд цадгаад боцмаар санагдаад хэмээн өөртөө өглөн давсаар. Тэрээр гэртээ орохоос өмнө дэлгүүр орж нэг шил виски авлаа. Ажил руугаа уцстан би муу байна хэмээн нэг өдрийн чөлөө гуйтал тэглгүй яах уу хурдан эдгээд ирээрээ хэмэв. Цогт тамхи байгуулан вискигээ унгаа. Өдий болтол олон охины зэрэг шархлуусны хариу энэ үү? Хүүхнүүд мандсан биш. Нэг муу игчмэд хүүхэн ёстой гайл байна. Хэмээн шүдэн хавирахад гөрөөнийхэн судас төгөлзөн. Би хайрлсан буруу болдгүй юм бол юу нь буруу байсан юм? Одоо болич юм. Үүнээс илүү дарамжлал гэж юу байх вэ? Хангалттай. Тэрээр ингэж хэлээд бүх орхиа ууж дуусгаад нэлийн хаалж эхлэхэд өөрийн ирэхгүй хоолойн зангиран хариугүй нулимс унахдаг хөө. Тэгж нэг юм уу заахаа хүүгнээс олж нулимс унахгүй шүү. Юуны төлөө шартаа аавын хүү билээ? Хэмээн өөртөөгөө ярин усаар нэг мэдгэд виски нойр хоёртой дэлдэн унтаад өгөв. Хоног хугацаа өнгөрсөөр тунгалаг чимээгүй л байв. Тэрээр яагаад ч юм уушлалгун уцтах байх юм хүлээсэн ч байдгүй. Үүнээс сар гарны дараа нэг өдөр болормоо уцслаа. Байна уу? Болормоо байна. Сайн уу? Сайн. Юу байна? Яасан дуу муутай байгаа юм. Цогтоо би ажилгүй болчихлоо. Танад ажил оллоо байж болох уу? Би тунгалагийг хармааргүй байна. Тунгалаг байхгүй. Би ганцаараа очиж байгаад учрыг нь тайлбарлая. Надад үнэндээ өөр таньж мэдэх хүн алга. Өөрөө мэдээ. Цогтоо ингэж хэлэхдээ арай суучихсан юм биш үсттэй хэмээн бодгоос бүр дург нь хөрөв. За баярлаа. Би тэгвэл такси дуудаад чи гэртээ байна үсттэй. Юу,
чамайг хүргэж ирэх хүн байхгүй юм уу? Наана хүлээж вэ. Би ингэсгээд очиод авъя. Өө, маш их баярлалаа. Бүүн төвөг үзэнд уучлаарай. Зогтоо тэр нэг өдрөөс хойш дахиж яваагүй өнөөл танил замаараа явж байв. Тэрээр арайчтэй. Тэр хөгшин юмтай суучглаа гэж юу. Тэгээд өнөө үе зайгүй найз гэд байсан яалаа. Дөхүүлээд ч өгч чадахгүй байж балсараа хийж яваа юм байх та. Болормоо яагаад ажилласаач байрнаасаач гарах болов. Тунгалаг арайч тийм хүний мэсгүй юм хийх хүн уг нь биш дээ. Тэгтээ юмыг яаж мэдэх вэ? Ер нь л итгэл алга. Цогтоо гэрт ортол бүхэл юмс хуучин хэвээрээ цаанаал нэг эзнээ хүлээсэн мэт уудгартай дүнсийн өгтлөө. Болормоогоос тунгалагийг асуумаар санагдсан ч хэд хэдэн удаа буцаан залглаа. Тэрээр аль болох хөвжөлтэй байхыг хичээж авч дурсан бүхэн сэдэгдээд ерч чадсангүй. Чи чинь ганцаараа байж овоо хөрхөн новш цоглуулжээ. Хэмээн худал инэн асаавал. Дан миний ч юм гэж юу байх вэ? Зарим нь тунгалагийнх байгаа. Би чамд тунгалагтай уулзмааргүй байна гэж хэлсэн биз дээ. Тийм л дээ. Гэхдээ ямар эндэн орхилтой биш. Аваад аль явъя. Би чамд очиж байгаад бүгдийг нь тухтай тайлбарлаад өгөмз. Надад сонсох үзэл алга. Тэр хүний яаж явах нь одоо надад хамаагүй. Өөрөө л мэдтээ. Тэр хоёр инхүү ярилцсангаа юм ажид дуусав. Буцах самдаа хэн ч юм ярьсангүй. Орой болормоо хоол хийчгээд цогтын өдөөс харан. Чи үнэхээр сонсох үзэлгүй байна гэж юу? Үгүй ядахта хоёр найз яагаад хамт байхгүй байгаа нь сонирн биш байна гэж юу? Тэр зовж байсан ч хамаагүй юу? Тэр нөгөөдрийн дараахан ингээд цааш ярих гэтэл цогт. Би юу сонсмооргүй байна. Ойлгож байна уу? Би хүсэхгүй байна. Тэр одоо яаж явах, яах нь надад ямар ч хамаагүй. Хэмээн хашгичаад өрөөндөө орж хаалгаас аван хаалаа. Болормоо урамгийнхэн басч аяг тавгаа хурааж эхлэв. Болормоо ирснээ бодвол овоо далгачсан байсан тул төдөлөлгүй гэрээсээ ойролцоо газар ажилд орлоо. Цогт барагтаа юм дуурахгүй. Ойр зургийн юм ярил ярьж хаад өрөөндөө орчихно. Болормоо нэг өрөө ажилласаа ирээд хоолой бэлдчихэд хүлээгээд байтал цогт ирдгүй. Түүний дотор шатаж байв. Хэдий цагтад одоо болтол сайн хэвээрээ түнтэй хоёулахна байгаа ч гэсэн ягаад ч түүнийх болж чадахгүйд шанална. Бас дээрээс нь тунгалгыгаа бодогдоосон өрөвдөн бүсгүй зайндаа заримдаа гомдолтой суудаг байв. Яг л тийм нэг өдрүүдийн нэг нь энэ орой байлаа. Нилээн орой унтаж байтал цогт хаалга онгоолгож чадахгүй байгаа бодолтой гадаа төжигнэх дуу сонстов. Тэрээр гүйн босч хаалга тайлтал цогт нилээн согтсон харагдана. Гойсхийн орж ирээд барь залдахдаа болормогийн гарыг түшин байж зогслоо. Болормоо цогтойг түшин өрөөнд нь оруулан гадуур говцс гудлыг нь тайж байтал цогтойгийн согтун ухаанд нэгэн тэнэг бодол харун орж ирэв. Тэрээр нэмгэн гэрэлтэх унлахын хувцастай болормог хараад им хүний хүсэг үсэл нь ихээр оолцжээ. Үүнтэй зэрэгцэн хэрв найзтай нь унтчих юм бол тунгалгаас хариуга багчулуу авч байгаа мэт санагдахад олон чин бодолгүй түүний гараас угтчин татаж үнсэж гарав. Болормоо эхлээд тулгамдаж байсан хэдий ч ирснээс хойш эр хүнтэй ойртоогүй. Тэгээд ч цогтойд өөрөөсөн. Тунгалаг энэ хоёрын ямар игнэр нөхөр хоёр байсан биш. Ер нь одоо салчихсан юм чинь хэмээн өөрийгөө зөвтгөн бодсоор түүнд бие тушаалаа. Ангасан тэр хоёр шөндөө хээтэд загас наадуулан зингээд саял нэг хансан байртай унццгаав. Болормоо маргааш нэг л сайхан чим шиг тэгсэн хэрнээ гимт ээжим шиг санагдан. Цогтойг унтаагаар нь удаан харж байснаа энэмсэглээд ажилдаа гарлаа. Оройн гэртээ иртэл цогт амарсан шинжтэй хоолгийн зогсож байв. Болормоо хувцас олж гараа угаачгаад баярлаа хэмээн хэлээд ширээнд суусан ч нэг л нүүр хагарч өгсөнгүй. Хин чимээгүй байснаа цогт дөрвөлэн. Одоо биширхэд яах вэ? Нааша суул та хэмээн хажуудаа суулгаад өөрөө гараа ардуур нь оруулан мөрөөрн дэврэн үсийг нь оролдон суун. Болормоо хэдэн удаа тунгалагийг хэлэх гээд аман дээр нь гарч ирсэн ч нэгт тунгалаг өөрөө битгий хэлээрээ битгий цогтойгийн дочорой гэж гуйсан. Хоёрт хэрвээ хэлчихвэл удаан хүлээж олон хоног сар бодож байсан цогтойгоо тэр жигт нь алдах юм шиг санагдан ёстол хэлээ хатсаар байлаа. Энэ өдрөөс хойш цогт болормоо хоёрч дотносож эхлэв. Тэгэхдээ цогт хизээж тунгалагтай байдаг шиг болормоотой байдгүй байлаа. Зүгээр л сексийн хамтрагч эсвэл хамтран амьдрагчдыг ихнэр авч үзэн. Нэг удаа цогт ажлаа дараад явж байхдаа
Би ер нь их огийн хүн юм аа. Гэхдээ хүүхнүүд ч ихсэн адил. Энэ болормооч гэсэн нэг боломж гарвал үгүй гэхгүй биз. Би ер нь хэнийг өрөвдөж хайрлаж явах ёстой юм. Ямар албатай биш. Насанд хүрсэн улс өөрсдийгөө мэдэж байгаа байлгүй. Гэтэл гараа утсан дуурав дээрээр хөгжмөө сулруулад утсаа авлаа. Бано, сайн цогтоо. Би тонглог байна. Чи намайг уучлаарай. Утсаа бидгийг таслаарай гуйж байна. Надад ганцхан удаа тусалж хатих уу? Чамд туслах хүн байгаа үсттэй. Өөр юмгүй бол баяртай. Ингэсэн чи тэрээр уцаа тасалж чадахгүй түүний дууг сонсоод яагаад ч юм хэсэг хугацаанд болов ингээд баймаар санагдав. Цогтоо, намайг үнэхээр уучлаарай. Надад одоо чамаас өөр тусламж авах хүн үнэндээ алга. Би хоригдчихсан байгаа. Чи $2000 төлөөд намайг эндээс гаргаад авчихдаг хөө. Би гуйж байна штэ. Уучлаарай. Би чадахгүй. Цогт ингэж хэлээд уцаа тасалсан хоноо өөрийгөө гахлаа. Яаж яваад баригдчихдаг байна. Тэрээр бушуухан харж болормоогоос учрыг тодруулахаар яаравчлаа. Гэртээ эртэл ашгүй болормоо ирж гисэн байна. Цогтой шуудал. Чи яагаад надад тунгалгийг ажигдсан гэж хэлээгүй юм бэ? Би хэлэх гэсэн чи өөрөө сонсох дургүй байсан биз дээ. Чи шууд хэлэхгүй яасан юм бэ? Юу болсон юм бэ? Болормоо өөдөөс нь харан суугаад тэр нэг өдөр би гэртээ байж байтал тунгалаг сандарчихсан ирээд надад бүх болсон юмлыг ярьсан. Үнэндээ гэтэл цогтоо тэр явах вэ? Тэр тухай би сонсохыг хүсэхгүй байна. Зүгээр л яагаад ажигдсныг л хэлээдэх. Би хэлэх гэж байгаа юм шүү. Чи юундаа хүн рүү үсчээд байгаа юм? Чиний тэр хамрыг инжигдэг гооргон цагдаад гомдол мэдүүлээд хэдэн өдөр тунгалгаас чамайг асуусан боловч цаадах чинь чамайг зааж өгөөгүй юм. Мэдгүй гэдэл өнгөрсөн. Тэгээд цаадахыг чинь ачаад явсан. Ачсан өдөр нь гооргон надтай ч уулзаагүй. Нөгөө туслага авгаан ирж уулзаад байраа хурааж аваад намайг ажлаас салгацсан гэж хэдэн дөгөрөг өгөөд тэгээд л би чам руу ярьсан. Юу, тэр байрыг та хоёр төрөлсөж байгаа гэд байсан биз дээ. Яах гэж намайг хуураад байгаа юм бэ? Би та хоёрт ямар гим хийсэн юм? Энэ нэг толгойн эргэсэн мангар бацааныг яасан чи яадаг юм гэж бодсон юм уу? Хэмээн хэлээд өөр ярих юм байхгүй гэсэн шиг усанд орохоор бослоо. Зогтоо усан дотор зогсоод удаан бодлоо. Хэдий дүүн тунгалгийг гаргаад авчих мөнгө байсан ч хүссэнгүй. Ингэдэг байхгүй юу? Тэр байрч бас юу ч үдэ ёстой боож мөрөө. Маргааш өдөржингөө бодсны эцэс жаахан ч гэсэн хүн чанарын залгааж бас ч гэж өөрийг нь зааж өгөлгүй хоригдсанд тэрээр жаахан ч ятгай зүрхэн хайлав. Ажил тарихын алдад болормоор удастан бэлдэж байх юм хэлжгээд яагаага сайн гихч нь бодлоо. Тунгалаг өнгөрсөн бүхнийг бодон өрөөндөө ганцрансан. Яаж яваад юун дээр алдаа гаргаж байгаа? Яагаад би одоо ингэж энд хүнд ч хэрэггүй болоод сууж байдаг вүлээ? Цогтоо минь намайг уучлаарай. Би юу гэж чамайг эднэрт хэлэхвтэ. Хэрвээ би тэр үед өөдгөө муу навшин арганд ороогүй байсан бол арайчтай. Бүх юм хоромхон зургийн дотор оронгороо ирлээ гэж юу? Тэрээр нүдэн анан цогтоотой танилцсанаас хойш бүх өнгөрсөн өдрүүдэд дурсан саналаа. Өөрөө унсан хөхөд ойлдгүй гэдэг баха. Тэрээр ингэж бодсон ч гэсэн хазрыг нь даган харуулслын нулимс өөрийн ирэхгүй урссаар цогтоо надад чадахгүй гэж хэлсэн. Гэхдээ арайч бас аман дээрэл тэгсэн байлгүй дээ. Үгүй ядахтаа нутаг нэгтэн байна да. Би мэдээж буцаагаад төлчихнэ штэ. Тэр өдрөө цогт үнэхээр ирсэнгүй. Ер нь би хинд итгэж юунд найдаж амьдраад байгаа юм бэ? Өдийг насалчаад мөнч гэнэн хөнгөн байна да. Би үрээ илгээсэн. Анх ирсэн зорилго минь ч хүүгээл авчирч энд суур боловсрал эзэмшүүлэх байсан. Би хидэрхий яарсан юм болов? Хүүгээсээ хол битгэрч байгаа зовлонг над шиг хүмүүс л ойлгох байх. Маргааш нь дахин бодолд автан орон дээр хоёр хөлөө бориороо нуглан өвдгөө ихэн сууж байтал эргэлт ирлээ хэмээн дуудав. Тунгалаг надад өг хэмээн лавлан асууснаа баярлсандаа гүүхрээ гарлаа. Эргэлтийн өрөө дөхөх тусам хоёр өвдгөн чижирч хөлнөөс нь хүнд тугаа зүүсэн мэт явж ядна. Тэрээр явууд дундаа үсээ элен аргачлуулаад очивол болормоо байлаа. Чи минь яаж байна? Хэцүү байна уу? Би өөр ажилд орсон. Тэгээд өнөөдөр нэг зав гараад танд хүнээ гууж ирлээ. Тунгалаг нүдэрээ хин нэг хайгаад харагдсангүйд урам ногрон. Үгүй яах вэ?
ямар л ойлог байв гэж. Уг нь $2000 байвал бичиг баримттай хүн барьцаанд аваад гаргаж болох юм байна. Би тэгээд өчигдөр цогтойроо ярьсан чинь чадахгүй гин. Чи цаадахтайгаа уулзаагүй биз? Хэмээхэд Болормоо мэгдэн сандарч. Тийм үү? Уг нь яаж хийж байгаад олчихвол тэгээд заавал бичиг баримттай хүн гэхээр найз нь юу ч болов сорглээ. Энд байх дансан чинь хэдэн доллар хийсэн. Чи ойр зуртай хэрэглэж бай. Би бүх юмыг чинь аваад явж байгаа. Цогтоо тэгвэл нэг ирэх байлгүй дээ. Тунгалаг санаа алдснаа. Үгүй биз дээ. Намайг үзэн ядчихсан. Явж байгаа биз. Чадахгүй гэж байна лээ. За чимээ хүнд тагдаж яваа юм бол эртхэн боцтой. Баярлаа. Хэмээн хэлээд эргэн явлаа. Түүний хамаг горлоо найдвар тасаж за яах вэ очих нутаггүй хүн байгаа биш. Хүний газар ингэж үзээгүйгээ үзэж аль муугаараа хэлүүлж явахаар харьсан ч дээр юм да. Тэр дөрвөө болоод л байсан. Болох л биз хэмээн шийдлээ. Болормоо машин дээр их л боловсронгуй ирэв. Тунгалыг хараад үнэхээр их өрөвдлөө. Цогт юу ч асуулгүй машинаа асан хөлгөд Болормоо. Чи ядаж яаж байгааг нь асуухгүй юм уу? Ямар байгааг нь мэдэж байгаа юм чинь юуг нь асуух юм? Чи ийм хүн байсан гэж юу? Би чи тэр тунгалагч тэр чамайг арай өөрөөр бодож хөндлөж явдаг байсан юм. Чи тэр мөнгийг нь өгөөд гаргаад авчих нь юу болохгүй байгаа юм бэ? Бид хоёр зэрэг ажил хийгээд төлөө дуусгачихъя. Яахаараа би гаргах ёстой гэж одоо л намайг хэрэгтэйг санаж байгаа юм уу? Хэн нэгэлж хуурлаа? Хэн нэгэлж хүний сэтгэл рүү ус цацлаа? Тийм ээ, тийм. Би ийм л муу хүн. Чи ч гэсэн эртхэн намайг мэдсэн бол одоо явсан ч болно за. Угаасаа танаа найз чинь тийм байгаа юм чинь чи ичгэлсэн адилхан л байгаа. Би чамайг хизээж хайрлаж байгаагүй. Зүгээр л хэмээн цааш хэлгэснээ амаа хамглаа. Болормогийн хоолон жижигрэн нүдэнд нь нулимс зээлгэлзэн. Чи ч ястаа новш юм да. Би явна за. Тун удахгүй явна. Доргүй хөрч байна. Хэмэв. Үнэндээ цогтын дотор шатаж байлаа. Тэрээр тунгалыг Болормоотой уулзаж байхыг нууцаар гараад өөрийн ирэхгүй өрн өнтрөв. Тэр нэг ороод гаргаад авдаг юм уу гэснэ. Жаахан хашраг хэд хоногоос дахин өөрөө гуйж уцтвал тэр үед нь гаргаж авъя. Хэмээн бодоод машиндаа ирэн хямарцаатал. Дээрээс нь Болормоо ирж шарайг нь улам малтан угийн зөрөөд шартай хүн өөрийн бодлоо хэлэлгүй хамаг бухимдлаа Болормоод гаргажээ. Маргааш нь гэртээ иртэл Болормоо чамд сайн сайхныг хүсье баяртай ингэж үжээд явчихсан байв. Цогт хамаг юмаа шидлэн байснаа нэг сайхан тамиг татан уртаар амьсгаа авч хэсэг суулаа. Тунгалаг ярьснаас хойш 5 хонлоо. Цогт эсхэ болон мөнгө аваад хоригдож байсан газарт нь очивол 3 хоногийн өмнө нутаг руугаа ажигдсан хэмээх үг тэртээ алсаж сураадхан тэр. Цогт хийл бухимдхаас сэдэрэхгүй өөрийгөө зүгсээр боцов. Болормоо цогтойгоос гараад буудалд хэд хоног байрлахаар болов. Тунгалагыг эргэж очсны нөгөөдөр нь тунгалаг утсаар яран маргааш нутаг боцлаа. Найзынхаа ямиг боломж байвал хойноос явуулчаарай. Миний найз бие бодож яваарай. Найз нь олигтойч тус ханд болж чадсангүй. Одоо хүү дээрээ очлоо. Сайхан байна шүү. За баяртай. Ингээд уцаад аслав. Болормоо ингээд гав ганцаараа үлддэг байжээ. Одоо цогтоо тэр буцаад очих уу? Үгүй яасан ч очихгүй. Юу гэлээ? Арайчтай. Надад бас өөрийгөө хүндлэн гэж юм байдаг юм шүү. Их юмараа гайхалжтай. Уг нь арай л өөрөөр бодож явсан хүн ийм сан гарах гэж. Маргааш нь ажил дээрээ байтал тэрээр нэг л солбаагаад нойрн хүрээд хажуугаар нь өлсөд хэцүү болж ирэв. Гайхан арай хэмээн бодоод яаран хажуугийн Walgreens дэлгүүр орон тест аваад үзтэл жирэмсэн болчихсон байв. Нэрээ юугаа бодож хамгаалтгүй орцсон байна. Би одоо яах ёстой вэ? Ягд ч юм баярлах шиг бас айх шиг болж ирэв. Болормоо нэлээд бодлоо. Нас ч 30 гарчихлаа. Яах вэ? Хизээ нэгэн цагт хайрлаж явсан залуугаасаа хүүхэдтэй болоо л биз. Тэртээ тэргүй нөхрөн салсан. Хүүхэдтэй өгнө зөндөөл байгаа. Одоо ямар нэг их эвэртэй тулаа үдсэн мэд хүлээж авах биш. Ганц хүүхэд яаж хийж байгаад өсгөж дөнгөх байлгүй. Харин энд хүний нутагт ганцаараа тэгээд жирэмсэн ажил хийнэ гэдэг бодлоо. Яагаад ч амжихгүй. Цогтоод энэ тухайгаа одоо хэлмээргүй байдаг. Айгүй бол гарахгүй гэвэл эсвэл намайг харж үзэхгүй бол би олмол хэцүүднэ. Сэгсгэрч гэсэн ээж минь Сэмвэж гэсэн гэр минь гэдэг байхаа. Ер нь харна. Хэмээн эцсийн шидээ гаргаад зоригтой нарахгүй нэмсэглэн өөртөө хүч өглөө. Цогтын удас дугаархаар нь харуул дугаараа нуусан байлаа. Тэрээр норимог дугаар байна уу?
хэмээн ав бол болормоо. Би билетээ захиалаад хамаг юмаа бэлтчихлээ. Чи намайг маргааш нисэх хүргэж өгөөрэй. Надад өөр хүн байхгүй шүү. Хагийг нь мессежээр явуулчаа. Ингээд хариу хүлээлгүй уцаа тавилаа. Түүнд болормоогийн нүрийг харах хэрэг байсангүй. Жаргал руу уцтангуудад ашгүй зөвшөөрлөө. 1 жилийн дараа Зогтойя нөгөө хоёроо санан өрөвддөг байв. Би ч хүнээ байж байгаа юм байна да. Ямар ч их тэнийг юмнууд хийгээвдээ. Одоо нэг харчихад ирээ. Аавч дуудаад байна. Нутгийн наадам аавын ой, гавьяатын аргээд ууган хүүгийн хувьд заавал байх ёстой. Нэгэд ч өөр хамгийн том бөгөөд хүндхэн нэг ажлаа амжуулах хэрэгтэй байна. Ойрын хэдэн жилдээ харсангүй. Одоо бол амжиж очихгүй бол тэрээр насан туршдаа харамсах юм шиг санагдаад байв. Зогтоо өнгөрсөн 1 жилийн дотор ихийг ухаарч ойлгожээ. Тэрээр ямар ч юмгүй байсан болормоог даанч тэндэг гондоосондоо одоо хүртэл харамсан сон. Зогт өнгөгдөж нуглагдсан цаасыг төрөвчнээсээ гарган уншаад санаа алдан буцаан хэлээ. Болормоог явснаас хойш бараг сарын дараа жаргал тэр хоёр уулзлаа. Хоёул шараарыг унгаа нөгөө хоёрыг ярив. Жаргалаа. Чи нэрээ божигнуулах юм аа. Би чамаг гээд итгээд явуулж байхад одоо тэгээд хэнийг нь буруутгах вэ? Би яасан юм бэ? Хэмээн зогт өөрийгөө өмөрлөө. Жаргал жаахан ам мөрөх шинжтэй болоод ирэхэрнэ. За хөгшин явлаа. Өөнөр болормоо чамд өгөөрөөгээд нэг юм өгсөн марчгаж. Битүү боолтой байсан болохоор би задлаагүй шүү. Гараад машинаас авчихаах уу? Зогт гэртээ оруулж ирээд уутыг уруул болормоогийн унлахын хувцас гараад ирлээ. Энэ хүүхэн чинь яаж солирч байгаа юм бол? Ингээд хажууд ишин шидтэл дундаас нь дэргүүлчин ихэж нугалсан цаас унав. Нэг их тоолгүй задалж уншаад хүүтэн үлснэ гарахыг мэдэрлээ. Уучлаарай зогтоо. Бид хоёр итгэлийг чинь нэвдсэн бол. Тэгтээ чи ганцаараа үлдсэн хойно бүхнийг эхнээс нь тайван бодоод үзээрэй. Би чамд сайн байсан. Одоо хэвлэлдээ өрөөнтэйгээд их орон руугаа буцлаа. Хизээ нэгэн цагт чи ухаарад өргөд хоёр дээрээ ирвэл би хүүтэйгээ хамт чамайг хүлээж байх болно. Баяртай үнсээ. Зогтоо тэрхүү зурвсыг дахин гаргаж уншаад би заавал очиад та хоёроо олж уулзнаа. Болормоо чи минь даанч миний сэтгэл согорсон үед очирлаа. Тэгэхдээ чамд намайг ойлгож уушлах ухаан байгаа гэдэгт найз нь итгэж байна. Би удахгүй хэдхэн сарын дараа хүү та хоёр дээрээ нисээд очлоо. Намайгаа хүлээж байгаарай. Гуруула сайхан амьдрнаа. Удаа алдаж боллоо, аархаж боллоо. Амьдралыг ойлгож ухаарсан нас минь болж, сайхан элэг бүтэн амьдрах хугацаа минь болж, найз нь чамайг дахин хизээж хумдаахгүй. Надтан итгэрэй. Хэмээгээд атгахын цаасаа зүрхэндээ нан шивнэлээ. Төгсөв 2009 он.